Ник Баяр наадам Ховд аймгийн Баяр наадам Ховд хот үүсэн байгуулагдсан 340 жилийн ойн Баяр наадмын харваачдын шагналыг одоо дөнгөж сая гардууллаа. За тэгээд миний хоёр талд бол ах トゥ хоёр хавар харваач ган зэрэг ган жаргалнаар одоо та бүхэнтэй уулзуулахаар ирээд байна. За хэдэн жил яг энэ харваагаар хичээлж байна вэ? Энэ жилийн Баяр наадмын сэтгэлээ хуваалцахгүй юу? Би 2020 оноос хойш 5 жил харуулж байгаа. Тэгээд энэ жил одоо ерөнхийдөө хотод бэлтгэл хийж байгаа ирсэн. Тэгээд Ардын урсгалын 104 жил, Ховд хотынхаа 340 жилийн агаар дүүтэйгээ хамт харваад 26 оноод 3 дугаар байранд орсондоо баяртай байна. Ер нь хэдэн жилийн спортоор хичээлж байна. Энэ спортын энэ одоо 93 наадмын нэг болох энэ сурын харвааны онцлог ер нь юу вэ? Би 5 жил хичээлж байгаа. Сурын харвааны онцлог төрөл бол ерөнхийдөө өв соёлоо дээж явах. Цааш залуу харваачдад зааж сургах, өв соёлоо уламжлуулан үлдээх зорилготой арвж явж байгаа. Аймгийнхаа Баяр наадам хэддэг жилдээ 5 дахь жилдээ оролцож байгаа гэсэн үү? 2 дахь жилдээ оролцож байгаа. 2022 онд аймгийнхаа Баяр наадамд төрүүлж аймгийн мэрэгэн цол авч ирсэн. Тэгээд үлдсэн 3 жилд нь бол улсад наадж ирсэн. 2023 онд улсын Баяр наадмын 4-р байранд орж ирсэн. Тэгээд энэ жил Ховддоо дахиж наадаад 3-р байранд орсондоо баяртай байна. За баярлалаа, сайхан наадаараа. За ах нь харваач. За ахаасаа мэдээж бас яг энэ спортод залгамжилж бас орсон баг тийм ээ. Тий, ахаасаа үлгэр дүүрээд уранхаа сурын харваа гэдэг юугаар хичээл гараа болж байна. Тэгээд ахыхаа цолонд хүрээд ахтайгаа хамт шилдэг 8 босоод харваад түрүүсэндээ маш их баяртай. Ахтай хайртай шүү, баярлалаа. Тэгээд арын минь дааж идэг гэр бүлдээ баярлалаа, хайртай андаа баярлалаа. Ажлын хамт олондоо баярлалаа. Сайхан наадсан. 30 сумнаас 28 сум болсон. Сайхан наадам боллоо. 33 оноогоо Харваа бол Монгол төрийн 93 наадмын нэг шүү дээ. Харваа өөрийн чинь үед яг ямар одоо боломжийг ямар одоо давуу талыг бий болгодог вэ? Харваа зөвхөн их зэгцтэй болдог, их нягтардаг. Тэгээд 93 наадмаар 90 хүн нэг төр хичээлний наад нээдэг бол энэ бол наадмын дуу хаа гэж байна. Ховд аймгийн Шаран сумын харьяад Одоо хэд хүрч байгаа вэ? Цаашдаа яг ямар зорилготой одоо энэ спортоор үргэлжлүүлэх хичээлэх вэ? Тэгээд дараагийн цолонд төрхийн төлөө хичээлэндээ энэ Ховдын алтан шар зурхаа дээр энэ хавар бэлтгэлээс юусоо салаагүй. Тэрний бас нэг үр шим хүртэж байна л гэж бодож байна. Ахаасаа суралцсан өөр ер нь одоо яг энэ урийнхаа сурын харваа спортыг илүү одоо сурталцдаг, туршлагыг нь судалдаг ямар хүн бэ? Монгол Улсын гац харваач Насрынгийн Чулуунбат гэдэг миний багш байгаа. Багшийнхаа дандаа заавраар явсан. Тэгээ ахаа ингээд ахыхаа цолонд хүрнэгээд багшийнхаа заавраар яваад өнөөдөр хүрсэндээ маш их баяртай. За баярлалаа, ингээд амжилт хүсье. Сайхан наадаараа. За баярлалаа, сайхан наадаараа. Үзэгчдээ олон улсад телевизийн уран бүтээлчид бид та бүхэндээ ах トゥ одоо харваач ган зэрэг ган жаргал нарын нартай уулзуулж сэтгэлийг нь хүргэлээ. Та бүхэн сайхан наадаарай.